Маш жижиг өөрчлөлт таамаглахын аргагүй том үр дагавар төрүүлдэг. Бразилд эрвээхээ даалгавчаад тавихад Техас тар салхи дэгдэж болно гэдэг шиг бидний үйлс өчүүхэн зүйлс ирээдүйд маш том үр дагавар авчрахыг butterfly effect буюу эрвээхээ нөлөө гэж хэлдэг. Спорт ертөнцид маш олон юм үзэгдэл тохиодог. Их хвчлэг хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт спортод. Харин олимпиадын спортод болсон нэг тохиолдлыг удахгүй UFC 323 бантамжингийн аврагын талууд тулдах өршөөлгүй очд Пётр Ян үлдсэн юм. Тулгаанчурт өөрсдөө тодорхойлох мөч гэж байдаг. Гэвч бүтээгээгүй. Аврагын бүс байгаагүй. Харин алдаа байсан юм. Түүний нэг бяцхан шийдвэр, нэг буруу өвдөг. UFC ирээдүйд тэр чигт нь өрчилсөн. Энэ удаагийн бичлэгээр Пётр Яны эрвээхэн нөлөөнөөс гадна түүний замд ингэж бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холбогд талантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Пётр Ян гэх нэрийг сонсоод орос хүн яагаад Ян гэх хятад овогтой юм бол гэж бодогдож байгаа ах. Пётр эцсийн талын өвөнд хятад хүн байдаг. Гэхдээ тэр Оросын холбооны улсад төрж өссөн болохоор Оросыг төлөөж тулдаг. 1993 онд Денисийн мөрөнд орших бомб татуулах Дудинкад мэдсэн. Дудинк бол маш алслагдмал. Дэлхийн хамгийн хойдост оршдог хотууд нэг юм. Жилийн 8 сард хасаг градусд байдаг. Өвөлдөө туйлын шөнөөс болж хэдэн 7 хоног тасралтгүй ханхууд оршдог газар юм. Ийм нөхцөлд хүн амьдрах биш, амьд үлдэх гэж хичээдэг. Багаасаа биеэд аж ихсэн Пётр Ян хүүхд байхдаа маш их зодтолтой хүүхд байсан. Өдөр заримдаа 6 удаа зодтолтой асуудал тарьдаг хүүхд байсан гэж өөрийгөө хэлсэн. 6 times a day? Why were you fighting so much? Why were you so angry? I wasn't angry, I just moved from the village to the city. A lot of the city boys were trying to pick up on me, so I just have to stand my ground. Удалгүй ахыгаа дааж боксер хичээлэх болж 8 жил хичээлсний эцэст Оростой спортын мастер цолтой болжээ. Боксоо гажуур Омскотын Сибири холбооны их сургуулийг төгсөж улмаар холбогд талааны карьер хөөж эхэлсэн. Эрхүүд болсон холбогд талааны ивентэд Мурат Бакиевийг 3 дахь оройд дуусгасан анхны ялтаа байгуулсан. Дараа нь 2014 онд Таиландд ирж Tiger Muay-д бэлтгэл хийдэг болсноор тулгаанчид илүү сайжирч Оросын Absolute Championship Berkut буюу ACB холбоонд тулдахаар болсон юм. Дараа нь энэ холбоог Рамзан Кадиров худалдаж авснаар Absolute Championship Ахмат буюу ACA холбоо болж өөрчлөгдсөн юм. ACB холбоонд хийсэн эхний тулаан тэрэ 26 тулаан хийсэн туршилттай тулаанч болох Хенато Веламагийн эсрэг тулалтан шүүгчийн саналаар ялт байгуулсан. Дараагийн өрсөлдөгчөө ердөө 47 секундэд Гэлитийн болтор унтуулчаад үргэлжлүүлээд Мурат Калановыг шүүгчийн шийдвэрээр ялсан. ACB холбоонд 3 тулаан хийж ялсны эцэст даврын төлөө үзэх боломжтой боллоо. Тэр хамгийн Дагестанлын нэртэй тулаанч болох Магомедовтой үзсэн. Галзуу цус асруулсан тулаан болсон ч Пётр Ян харамсалтайгаар хуваагдсан саналаар ялагдсан юм. Ихэнх хүмүүсийн тулаанд Пётр Ян ялсан гэсэн сэтгэлдэлтэй байсан. Холбооны ерөнхийлөгч нь ч бас адилхан бодолтой байсан тул Пётр Ян дахин үзэх боломжийг өгнө гэж хэлсэн юм. Замлынхаа анхны ялагдлыг авсныхаа дараа Пётр Ян Английн тулаанч Эд Артурын нэгдсэн саналаар яснаар өмнөх ялагдсан хариуг авах боломжтой боллоо. Энэ удаа Пётр Ян илүү гэдгээ баталж шүүгчийн нэгдсэн саналаар яаж ACB холбооны бантамжингийн авраг болсон юм. Дараа нь аврагын бүсийн амжилттай хамгаалснаар UFC-д нэгдэж дэлхийн хамгийн шилдэг холбоонд хөл тавих болсон билээ. 2018 оны 6 сард UFC-гийн эхний тулаанаа Сингапурт ихээр болж Теруто Ишихарад өвдсөн. Тулаанд Пётр Ян гайхалтай байж эхний үед 2 нокдаун хийж өрсөлдөгчөө TK өөр яллаа. UFC-д бэлэн гэдгийг харуулж чадсан Яны моментум үргэлжиж өөрийнх орон Москва хотноо шууд Чансаны тулаанчтай тулд хуваартай байсан ч Даглас Силватын андраж гимтлээс олж тултгаа байсан тул оронд нь Жинс усаа орлохоор болсон. Энэ тулаанд Пётр Ян дахин шилдэг нэж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан юм. Мөн шилдэг тулааны $50,000 бонус авсан. Дараа нь 2018 оны хамгийн сүүлийн ивент болох UFC 232 Даглас Силватын андрастай тултгаар боллоо. Пётр Ян өрсөлдөгчөө 2 үед ямар ч өрсөөлгүй зодсон. 2 дугаарын төгсгөлд баргалж цовдлж хүчтэй тохоогоор нүрийг задарталж цуссан. Андражийн бол хангалттай зодууллаа гэж үзэн альчуураа шийдснээр тулаан дуусч Пётр Ян ялсан юм. Чансаны тамирчин болсон Пётр Ян дажгүй том нэгнүүтэд тулдж эхлэхээр боллоо. Эхний өрсөлдөгч нь Жон Дотсон. Ultimate Fighter 14 шоунд TJ Dillashaw-ыг дуусгаж ялагч болж байсан. Мөн Димитрис Джонсны эсрэг аврагын төлөө тулдж байсан туршилтаа тулааж байлаа. Чехт олсон энэхүү тулаанд илүү дарамт үзүүлж, илүү онцтой зохиж, өрсөлдөгчөө илрүүлж тулдсан Пётр Ян байснаар 3 шүүгчээс 30-27 гэсэн нэгдсэн санал аван ялагч болсон. Додсныг ялсны дараа UFC түүнтэй дахин 6 тулааны гэрээ байгуулж бантамжингийн дараагийн ирээдүй гэдгээ баталгаажууллаа. Энэ үед бүх зүйл түүний хүснээр явж тулдахыг хүссэн тулаанчтайгаа тулдахаар боллоо. I can say how far I am. Next I want Jimmy Rivera top 6 and then we'll see after that. UFC 238-д өөрийгөө төгс олон талт тулаанч гэдэг Jimmy Rivera-г эсрэг харууллаа. Бүр 2 удаа дуусгах төгсөн ч эцэст нь шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан юм. I won't fight next fight title shot. Russia want more championship. UFC-ийн тамирчны хувьд англинээс бусад бүх зүйлээр элит гэдгийг харуулж чадсан Пётр Ян аврагын төлөө үзэх хүсэлтэйг илэрхийлсэн. Гэвч түүнд аврагын төлөө үзэхийн тулд авраг болж ирсэн. Эсвэл аврагын төлөө үзэж байсан том нэртэй өрсөлдөгч хэрэгтэй байлаа. Яг энд нь төгс тохирох тулаанч Uriah Faber байсан юм. Dominic Cruz, Uriah Faber. No problem, no title, okay. 2016 онд зодог тайлсан Калифорни Рики Симоныг ялаад байв.
Өмнөх үеийн ахмад томог, шинэ үеийн залуу өрсөлдөгч хоорондоо үзэж байгаа болохоор маркетинг талдаа UFC-д ч ашигтай байсан юм. Гэвч энэ тулаан Фебри төгсгөл болсон. Тулааны 2 дугаар үеэс Ян Фебри гомсог комбо цогцлуудаар унгааж нүрийн тэгшлээ тайсан. Фебри 2 дугаар үед тисэж амьд үлдсэн ч 3 дугаар үед дууссан юм. Had some success. He definitely did hurt him. Oh, that's it. Пётрын дахин нэг удаа эзэрхэг байж тулааны зэрлэг толгой өшөлтөд төгсгөв. Тулааны дараа мэдээж аврагын төлөө Хенри Сихудаг дуудсан. I want next fight. Сихуда title shot. Whale triple clown. Whale. Мөн Сихудаг өөртөө тулдахгүй зүгтаад байна гэж Пётрын шүүмжилж байлаа. Гэхдээ Сихуда UFC 249 Доминик Крусыг ялсныхаа дараа зодод тайлсан болохоор Пётрын аврагын төлөө үзэх боломж нэгдсэн юм. Харин түүнд өрсөлдөх тулаанчин домогт Жосе Алдо. Алдсан Жосе Алдо жинд оршилж бантамжинд үзгэр болсон юм. Гэвч бантамжинд хийсэн эхний тулаанд Марлон Морес туваагдсан саналаар ялагдсан. Олон хүмүүс энэ тулаанд Алдог ялсан гэж үзсэн болохоор түүнд аврагын тулаан өгсөн. Харин Пётр Яны үед бүх зүйл гэрэл гэгээтэй байлаа. Дөнгөж 2018 онд UFC-д нэгдсэн Пётр Ян ердөө 2 жилийн дараа аврагын төлөө Жосе Алдотой үзгэр боллоо. Тулаанд 2 тулаанч хоёулаа хурцааж эхний 2 үеийн байдлаар 1-1 болоод байв. 3 дугаар өч мөрсөлтөнтэй байсан. Харин 4 дугаараас Пётр Ян илүүхэж эхэллээ. Яны довтлогоо улам эрчимжиж Алдогийн хамарнаас нь тус гаргав. Нэмэд хүчтэй апперкат Алдод өгч бүр тэхтаан амжилттай хийж чадсан. Дашрам тэлхэд Мира бүртэл Алдог унгааж чадаагүй. Унаасны дараа дээрээс нь хүн цохилтууд өснөр 4 дугаар эхлэл даваатай дуусгав. 5 дугаар эхлээд Яны 1-2 комбо Алдог он шууд ивгүүлсэн. Үргэлжлүүлээд 100 гараараа зөхөхөд Алдо газар унсан юм. Дээрээс цовдлох байрал авсан Пётр Ян ямар ч өшөөлгүйгээр Алдо тохоо өгч байлаа. Цусанд будагцсан Алдо бараг л эсэргүүцэл үзүүлэхгүй байсан ч тулаан дуусахгүй. The finish could come at any time. Liam Roberts is going to step in. Эцэст нь үе дуусгаас 1 минут 37 секунд үлдэхэд шүүгч тулааны зогсоосноор Пётр Ян шинэ бантамжингийн авраг боллоо. Пётр Ян шаргуу хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хадуужлынхаа үр дүнд шинэ бантамжингийн хаан болов. Аврагын бүс зүгт тэр мөчөөс эхлээд орчин үеийн бантамжингийн шинэ түүх хуудас нэгдсэн юм. Пётр Янаас зүгээр нэг авраг болох биш. Харин бантамжинг олон жил ноёлох нэгэн 90 үеийг өөрийн нэрээр хамгаалах агуу тулаанч олон гэх хүлээлт хүсэж байлаа. Тиймээс ч түүний эхний сорилт Альжим Стерлинг байсан. Альжим шиг барилдаан суурьтай тамирчин Пётр Ян чанартай сорилт болох нь ойлгомжтой байлаа. Байдгалын аврагын тулаан ялах магадлал Пётр Янд байсан ч тулаан төсөөлмөгүй үр дүнд хүрсэн. Эхнүүд Альжим илүү амттай зогсон ч Ян нэг нокдаун хийсэн. 2 дугаард Ян Альжигийн бүх унгаах гэсэн орлогуудыг зогсоосон. 3 дугаараас Альжо сулдж эхэлсэн бол Пётр дөнгөж эхэлж байлаа. Хэдэн гомсог техтаан амжилттай болохоос гадна илүү олон цохилт оновчтой болгосон. Яг л бидний мэдих Пётр Ян гайхалтай тулдаж байлаа. 4 дуурайд ч мөн адил. Альжо 4 минут 20 секунд бүх талаар илүүрсэн. Гэвч үе дуусахад ердөө 30 секунд үлдээд байхад Булангаас өгсөн зааврын дагуу Пётр Ян Альжог нэг өвдгөрөө суудсан байхад толгоор нь өвдөлсөн юм. Мэдээж өвдөг маш том алдаа байсан. Өвдөглүүлсэн Альжо тулдах боломжгүй болж тулаан дуслаа. Энэ тулаан no contest болох байх гэж бодож байсан ч DQ гэсэн шийдвэртэйгээр шинэ авраг тодорлоо. Bantamweight champion of the world. Ийм байдлаар авраг болсон Альжогийн нэр хүнд дахиж хизээс сэргээгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт Альжим Стерлингийн талаар бичлэг хийх болохоор түүний өнцгөөс яхаа түр хойшлуулъя. Харин Пётр Яны үед ийм байдлаар ялагдсан туйл харамсалтай байлаа. Тэр үнэхээр илүүхэж тулдсан. Үе дуусаад 30 секунд үлдсэн байсан бүр гонхтой. Авраг болоход нь ингээд Пётр Яны 90 үе эхлэе гэж ярьж байтал тэр бүсээ хэдэн сарын дотор алдлаа. Мөн энэ үедээ цаашдын UFC-ийн бантамжингийн ирээдүйд тэр чигтний өөрчлөлт гэж тухайд хэн ч төсөөлөөгүй юм. Тулаан ийм байдалтай дууссан болохоор 2 тулаанч дахин үзэн тодорхой байлаа. Гэвч Стерлинг хүзүүний асуудлаас болж UFC 267 тулдахаа байсан. Оронд нь Кори Сантигийн тулдахаар болж энэ тулаан төр бүсний төлөөх тулаан болов. Тулааны эхнүүд Кори Сантигийн сайн тулдсан. Гэвч үлдсэн үедэд Пётр Ян байсан юм. Back to work on the jab. Spinning Piotr. No mercy. Түр бүсийн авраг болсон Пётр Ян ялгцсан хариугаа авахын тулд Альжотой UFC 273 дахин үзэх боллоо. Энэ тулаанд юу болсон бэ гэвэл 2-3 дуурайг Альжо авсан. Тэхтаун хийж Пётр Яны ар нуранаас тулааныг өдөрцөн. Гэхдээ аврагуудын үеэс Пётр Ян тулааны имлэлийг өөрийн болгож 4-5 дахь үеийг авлаа. Пётр Ян Альжогийн 22 тэхтаун орлоо 20-ыг нь хамгаалсан юм. Маргаан дагуулсан үеийн 1-р үе байв. Пётр Ян цөөхөн чанартай цохилтууд өгсөн. Харин Альжо суулчсан олон цохилтууд өгсөн. Эхний үеийн 3 шүүгчийн 2 нь Альжод өгснөөр Пётр Ян ялагдсан юм. Ян өөрийгөө ялсан гэдэгт итгэж байсан тул 3 дахь тулаан хийхийг хүссэн. I want rematch. I win first round. Пётр Ян ялагдсан харамсалтай ч спорт цааш хөдөлгөөсөөр сонголтгүй боллоо. Тиймээс дараагийн сорилтанд өөрийгөө бэлтгэр болсон юм. Тэр нь мэдээж UFC Sean O'Malley гэх залууг маш хүчтэй эдэмтсэн. Зарим нь Макгрегорыг залгамжлах дараагийн нүүрс царай болно гэж үзэж байв. Тэмдэж UFC Чансаны 11 тагаа Sean O'Malley дээш нь өргөж, Чансаны нэгт байгаа Пётр Янтай UFC 280 тулдуулахар болсон юм. O'Malley гой тулцсан.
Гэхдээ Пётрийн чансааны ялгаа харуулсан юм. Энэ тулаанд яаж чигээ Шон Омалигийн талаас харсан бай. Эхний 2 Яаных байсан юм. Тулааны шийдвэр 20-28 гэж Яанд очих ёстой байсан ч Sugar Sean Пётр Яан дахин хуваагдсан саналаар ялагдлаа. Энэ шийдвэр маш их хил ам дагуулж UFC түүхэн дурсахад хамгийн том хулгайнуудын нэг болсон юм. Пётрийн замналдан ихүү 4 ялагдлаа. 3 нь хуваагдсан саналаар, нэг нь 4-ийн бус өвдгөөр. Энэ ялагдлууд төр бүгдд нь Пётрийн ялсан гэж хин нэгэнтэй мэтгэлцэж болно. Гэхдээ дараагийн тулаанд тэрийг ямар ч маргаангүй ялагдсан юм. Гүржүүд Оросуудад газар нутгийг алдаж байсан болохоор Оросуудыг спортоор ялахад тэдний хувьд маш чухал. We cannot stop Russia, so like at least we can beat in sport, you know, like. Ялангуяа тулааны спортод Мераби Пётр Яаныг ялах бүр илүү чухал байлаа. Тиймдээ ч тулааны Мераб бүтэн илүүрсэн. Хэдий Яан 38 тейктаун хамгаалсан ч Мераб 49 удаа оролцсон юм. The machine Duanis winning! Нэгэн цагт аврах байсан тулаач 3 дараалж ялгцсан амжилттай болж карьер нь уналтанд орлоо. Карьер нь дахиж сэрэхгүй үгүй юу гэдэг асуулт л үлдээдэв. Энэ ялгдлын дараа Пётр Яан тулдалгүй 1 жил болсон эцэст UFC 299-т Сон Ядагт үзсэн. Тулаанд Яан илүү ээж 2021 оноос хойш ихний ялалтаа авлаа. Дараа нь Макот болсон ивэнтээр Дэвисон фигюрэтэ гэлж карьер эргүүлж чаджээ. Сүүл 7 сард Абу Дабид Маркус Маккиг ялснаар 3 зараас ялалтаа ав. Ингэсээр дахин аврагын төлөө үзгээр олж Мерабас хариугаа авах боломж гарч ирлээ. Мераби энэ жил үнэхээр онцгой байгаа. Гэхдээ хэдэн амир супер хүн жилийн ердөө 2 сарын өмнө тулцсан. Жин хассан 5 үе тулцсан. Тиймээс Мерабиг 100% тултна гэдэгт баг зэрэг эргэлзэж байна. Хэрэг ийм нөхцлөөс Пётр Яаныг ялчил өөр хинч Мерабиг ялахгүй гэж бодож байна. Та бүхэн яг ямар бодолтой байна? Коммент хэсэгт бодлоо хуваалцаарай. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Пётр Яаны карьер бол нэг жижигхэн үйлдэл бидэнд ямар том үр дагавар авчирдаг гэдгийг харуулсан сургамж түүх юм. Хэрвээ тэгж өвдөглөөгөө лагалж аваар болохгүй. Омали ингэж хурдан дээшлэхгүй. Мераб ч ингэж ноёлох байсан үгүйг хэлж мэдэхгүй. Пётр Яан хэдэн удаа аврагын бүсээ амжилттай хамгаалах таашгүй байсан. 2021 онд Альжмейн Стерлинг, Кори Сантагийн, TJ Dillashaw-д хинж түндэ хүч ойртохгүй. Пётр Яан хамгийн шилдэг бантамчингийн аврах байх ч боломжтой байв. Гэхдээ ийм харамсаар зүйл тохиосон ч тэр шалтгаан тоочоогүй. Бууж үйлгүй өргөстүүлэн тулцсан. Пётр Яан унсан ч дахин босч өмнөхөөс илүү хүчтэй болох ёстойг өөрийн түүхээр давхар харуулсан билээ.